Сэрээрээ босоороо. За ингээд 133 дахь өдөр минь эхэллээ. За өнөөдөр бол миний бага охины төрсөн өдөр. За ингээд өглөө охин бөөр эрт 6 цаг гэж хахад эмээ өвөө нь өнөөдөр манад хонсон. Эмээ өвөөтэйгээ нийлцээ аваа босоороо төрсөн өдрөө гэрээ чимгэлье гэд ингээд намайг сэрэж ирсэн. За ингээд бид нар гэрээ чимгэлчээд 9 цагаас би өнөөдөр жим рүүгээ шууд явлаа. 10:30-аас ахуулаад зочдоо урьдсан байгаа. Манай охин найзуудаагаас өнөөдөр гэрт урьдсан 12-оос төрсөн өдөр нь эхэлнэ гэд жимээ нэг шуурхайхан хийчээгээд жим дээр ирлээ. За ингээд гамбаагчтайгаа хоёулаа өнөөдөр нэлээ яаруу явж байгаа хэлээд ингээд нэг 3 үндсэн дасгал руу мөрлүүгээ гарлуугаа үндсэндээ дасгалаа хийхэр шийдлээ. За ингээд дасгал эхэллээ. Гэртээ идэх халаалтаа шууд хийгээд цаг очоод эхэллээ. За 10-ын гантилаар дээшээгээ 50 өргөөд за ингээд 5-ын гантилаар доороосоо дээшээ 30 өргөлөө 50 өргөлөө. За ингээд ямар ч байсан бие халаалтаа хийнгээ жингээ ихсгээд үндсэндээ явлаа. За ингээд ойролцоогоор нэг цаг орчим дасгал хийгээд жим дээрээсээ хөдлөхөр боллоо. За ингээд ер нь бол жимд яваад ирсэн чинь овоос үлдээ дурлах ганцтай шүү. Хэдий бас өөртөөгөө тэмцэж байгаа ч гэсэн гэлээ бас ер нь багшийнхаа даалгавруудыг идэж ууж байгаа хоолны дэглэмүүд бүгдийн бариад ирсэн бас ер нь л нэг сайхан гоё эерэг санагдаад эхэлж шүү. За ингээ өнөөдөр жимд орчоод өнөөдөр өдөөс хойш VIP студент хөтөлбөрийн буюу манай одоо IELTS-ийн ангийн дүүнэрийн маань хичээл өнөөдөр дуусж байгаа. За ингээд дүүнэртээ сертификат гардуулах ёслолыг дарга хэмжээ хийн. За мөн бас манай VIP дүү Батхан гээд одоо намайг оруулж энэ IELTS хүртэл англи хэлний хичээл зааж байгаа дүү маань их сургуулаа 4-0 голчтой төгссөн гэсэн. За тэр эдтэйгээ хамтдаа нэг хоолнд орчоод ингээд охиныхоо төрсөн өдөр дээр үргэлжлүүлж очих төлөвтэй байна. За ингээд машины бензин дуусчихсан, жимээсээ гарч ирээ бензинээ ичээд 12 цаг болох гээд байдаг. Бараг хагас гүн шахуул охиныхоо бэлгийг авъя гэд ийм арт руу орж ирлээ. Дээр охин бас нэг тоглоомыг шохоорхоод байсан. Энэ тоглоомыг өгчийгээд бодоод за бэлгийг аваад гэртээ ирлээ. За охтуудын найзууд эхнээсээ ирсэн байлаа. Эмээ өвөө эгчнэр хүүхдүүдэд хоол хийж өгөөд за миний 12 цаг өдрөө болсон учраас үхрийн махаа идлээ. За ингээд 1 цаг хавцаа манай гэрийнхэн ирлээ. Охиныхоо төрсөн өдрийг найзуудтай хамтдаа сайхан тэмдэглэлээ. За ингээд өдөржингөө манай гэрээр дүүрэн охины найзууд бужигнж тоглож одоо гэр дүүрэн хүүхдийн нийтдээ сайхан өдөр өнгөрч байна. За ингээд өдөөс хойш одоо VIP дүүнэр дээр ирлээ. Сургалтын үр дүнгуудыг эцэгчүүдтэй хамтдаа сонслоо. IELTS-ийн 7 онооныхоо бэлтгэлийг авсан дүүнэр маань бас гарч ирсэн байна. За ингээд дүүкүнэ тэргүүтэй хайртай дүүнэртэй өнгөрсөн хугацаанд хамтдаа байсан бас баярлалаа. VIP дүүнэртэй гэж хэлье. За ингээд манай менежерүүд Бата дүүтэйгээ хамтдаа алдарт өгөөж цайны газар руу орж одоо сонио хачин өнгөрсөн үеийн бас нэг туршлага юу болсон гэдэг бүгдийн сайхан сонсч гэртээ ирлээ. За 4 цаг өнгөрөөд судалгааны ажил дээрээ сууж байгаа 6 цагаас дахианыхаа цээж махыг идээд ингээд охин маань аава баярлалаа гэд талархлын үнсэлт өглөө. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу ах вэ? За хөргөчөөр дүүрэн тарг байх шиг байсан чинь 3 ширхэг саваа задлсан харин гуруулаа хоосон байлаа. За ингээд нэг лирээ идчихэд судалгааны ажил дээр үргэлжлүүлээ суулаа. За ингээд энэ өдрийн ажил өндөрлж гин. Шинэ 7 хоногт нь өндөр амжилт хүсье манайх.